Дундын бүс нэвтрүүлэгт бид өмнө нь Хүн эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунанг оруулж бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл авч мөн гарц шийдлийн талаар ярилцсан. За тэгвэл энэ удаад бид эрүүл шүүлттэй сурсан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн Ядамжавын цэлбэн гөрсөн байна. За өнгөрсөн 7 хоногт Хүн эрхийн үндэсний комисс болоод иргэдийн шүүх ажиллагаанаас хаалттай байгууллагуудад дураараа нэвтрэх боломжгүй байгууллагуудад гарч байгаа эрүүл шүүлт хөндлөг бус харилцааны талаарх мэдээллийг бас олон нийтэд хүргэсэн. За олон нийт бол тухайн бичлэгүүдийг хараад бол нэлээд эмзэглсэн байдалтай байна. Энэ учраас одоо яг энэ эрүүл шүүлт хөндлөг бус харилцаатай холбоотой нөхцөл байдал Монгол улсад ямар байна вэ гэдэг асуудлаар мөн цаашдаа ер нь ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг асуудлаар бид ярилцахаар цэлбэн гишүүнээ өрсөн байна. За дундын бүсэд автаа мөрөлтэй. За сайн бацгаана. За шууд асуултанд оръё. Энэ эрүүл шүүлт хөндлөг бус харилцаатай холбоотой энэ хүний л харилцаа шүү дээ, тийм ээ. Энэ яг хаана болт? Товчхондоо бол энэ хаалттай асуудал болоод байна л да. Яг хуучин одоо бид чинь хуучны энэ тогтсон системийн ч гэх юм уу, уламжлалт ч гэх юм уу, энэ тогтолцооноос маш хурдан салах шаардлагатай байна. Ялангуяа сэтгэлгээний хувьд. За бид нар бол үндсэн хуулиа хүмүүст гэргийн ардчсан нийгэм байгуулна гэж тодорхой заагаад 40 жил рүү явж байна. За мэдээж ихний үед бол бид материалыг одоо хэрэгцээр өгөх явсан байх гэж яардаг. Судлаачийн хувьд. Эхний одоо 20-30 жил ч гэх юм уу, тий. За одоо нийгэм бол мэдээлэл сайтай болсон. Ямар ч цугаар мэдээлэл авдаг юм боллоо. За иргэд маань ч гэсэн бас маш өндөр одоо мэдрэмжтэй. За хүний эрхийн одоо маш өндөр мэдрэмжтэй. Тэгээ олон талт мэдээллийг харьцуулж дүгнэлт хийж ийм одоо буюу 4/11 юм байна. Шинэ үндсэн хуулийн. Тэгэхээр энэ үед бол одоо хамгийн чухал зүйл бол бид яг үндсэн хуулиуд хуугсан хүмүүнлэг иргэний ардчсан нийгэм юу юм бэ гэдгийг ойлгож түүнийг бэхжүүлэх гэж зориодох. Тэгэхээр их хурл бол үндсэндээ олон улсын Грек конвенцэд нэгдээ орсон Грек конвенцоо үүргээ биелүүлэхийн тулд энэ механизмуудыг байгуулах үүрэгтэй. Нэг нь бол манайх. Тэгэхээр бид л энэний төлөө зорж байгаа. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд хэрэг шинжилгээ хийхэд бол өвчлөн хаалттай бүсүүдэд л энэ асуудлууд өндөгдөж гарч ирлээ хурцаар. Мөн одоо тэрийг бол дараа нас хэлж болох байх. Зүгээр энэ нь бол иргэдийн мэдж байгаагаар бол энэ хэрэг хүртэл мөрдөн байцаалтын шатанд бол маш их гардаг байсан өмнө тий. Одоо бол энэ харьцангуй одоо бидний хяналт камержуулалт тий энэ бүхэнтэй холбогдуулаад тэндээ байхгүй болоод нөгөө хаалттай бүсүүдтэй явж эхэлж байна. Хаалттай бүсүүдийн улам камержуулаад одоо 20 анги ч гэдэг юм уу ингээ бүгдийг бид нар хяналт шинжилгээ гэдэг ингээ хяналтанд оруулаад ингээ явхаар эргээд нөгөө одоо эмнэлгийн бүсд одоо энэ асуудал яах вэ? Ингээд бүр ингээд юу гэдгийг те бүр нэлээд ноцтой хэлбэрт орцсон. Ингээ байж байх жишээ. Өмнө яга гарч ирдэггүй байсан бэ гэж асууж иргэд их асууж илээ л дээ. Энэ яга өмнө тавихгүй байна та нар. Бид өмнө тавихаар камер байдаг гэсэн байхгүй. Камер байлаач бичлэгийг нөгөө хураадаг юм системд оруулаагүй те архивлдаг. Тэгээ бид нар шаардлага зөвлөмж хөргүүлээд камержуулаад бичлэгтэй болоо бичлэгэнд нь тогтмол хэлж шинжилгээ хийдэг. Болоод энэ асуудлыг гаргаж иж байгаа шүү дээ. Уг нь бол тэр камер чи ганцхан бид нар хянах ёстой биш. Бид бол одоо хүн хүчний хувьд тийм боломжтой биш. Байгууллагын дээр очиод камерыг суух боломжгүй. Тэр чи өдөр тутамдаа хянах ёстой байгууллага, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариуцлага хамгаалтын хариуцаад камерын хяналтыг өдөр тутам 24 цагаас давхар хараа гэж байгаа шүү дээ. Ийм одоо асуудлууд байна. Тэгэхээр аль аль хариуцлагатай байр гэж хэлэх гэдэг. Камерын бичлэгийг хурааж авахаас гадна яг энэ та түр хэлсэн одоо эрүүл шүүлт хөндлөг бус харилцаа ялгуулан гадуурхалт доромжлол те одоо ялгуурч харьцаж чинь ч гэдэг юм уу. Энэ байдлууд бол яг өмнө байсан л байх. Бид тавьдгүй байсан гэж та хэлж байна. Камерууд бас байдгүй байсан баг. Дээрээс нь одоо дураараа нэвтэрч орж гарч болдгоо хаалттай бүсүүдэд ямар ч зөвшөөрлгүй хизээч хамаагүй өглөө шүүр хизээч хамаагүй шууд дураараа нэвтрэх хөнгүү байсан юм аа гэж. Тий, бас тэр талаасаа. Тэгвэл уг нь бол яг энэ одоо хуулийн буюу Монголын одоо төрийн одоо энэ хэрэгжиж байгаа төрөөс хэрэгжүүлж байгаа энэ хууль энэ хүрээнд бол аль ч хуулийн дээр хяналт тавьдаг байгууллага бол байсаар л гэсэн тий. Одоо хэрэгжих явцыг прокурорын байгууллага бүрэн хянаж байгаа шүү дээ. 20 анги болгон дээр одоо тэр ялгдлуулж байгаа ажиллагаанд хяналтын прокурор байсаар одоо ч байгаа.
Таны хэлдэг бас тий яг тэр одоо зөв өнцгөөс нь олж харж байна. Хүний эрхийн одоо энэ байгууллагын одоо яг энэ салбар нь бол хамгийн чухал нь яг энэ хаалттай хүн орохгүй те одоо тэр аль багчтан сэтгэлгээ тогтцсон байна шүү дээ. Биднийг одоо хин хинах юм бэ? Хин ч орж ирэхгүй шүү дээ те. За орж ирэх одоо прокурор бол яг ингээд тодорхой хугацаанд орж ирдэг. Хугацааг нь ч мэддэг болсон ч байх шиг те. Энэ дэр гинтийн энэ орж ирэх хязгаарч хязгаарлалтгүй орсон мэдээллийг одоо бүрэн баримтжуулж авах тэр хаалттай бүсүүд байгаа хүмүүсийн талаар бүх төрлийн мэдээллийг аль цагууд гаргуулж авах энэ эрхийг хуульчилж өгснөөрөө Монгол улс хүний эрхийг бэхжүүлэх талаар нэлээд урагш шаардж байгаа юм болж байна. Тэгээ тэрийг одоо энэ Монгол улс эрүүл суурьшил үндэсний ажиллагаагаа анх удаа байгуулад 3 дахь жилдээ 4 дахь жилийнх нь үүрэг үзэж байна. Бид бол одоо нүүбийн одоо энэ хараат тус байгууллагуудтай ариутан шүүхийн дэд хороо болон урьдчилан сэргийлэх нийгэмд хуулийн талд хамтарч шинжилгээ хийдэг шүү дээ Монгол улсад. Эхний 3 жил Монгол улсад маш их анхаарал хандуулсан. Энэ механизмыг л зөв бэхжүүлэх гэдэг анхнаас нь. Тэгээ маш сайн зөв бэхжүүлж байна Монгол улс гэдэг. Одоо өнгөрсөн жилийн эрдэнэ шүүгээс конвенцийн тайлангаа Монгол улс нүүб дээр очиж хамгаалахад тайлгнахад бол манайх хэд өгсөн шүү дээ. Одоо Азийн хөндлөн бус нутагтаа бол сайн жишг тогтоосон байна Монгол улс гэдэг. Тэгэхээр энэний хүрээнд бид нар ингээл бас явж байна л да. Гол онцлог бол тэнд бид нар бас орох энэ хууль эрх зүйн орчин. За конвенцийн одоо Монгол улсын хүний эрхийн тухай комиссийн тухай хуулийн дээр нэг одоо маш том гаргалгаа гаргаж өгсөн бидэрт. За эвгүүл ажиллагаа явуулах эрхийн баталгаа гэдэг юм. Энэ бол одоо Монгол улсын хууль тогтоомжинд болон хүний эрхийн комиссийн тухай хуультай бидний нэгдэн орсон гэрээ ямар нэгэн байдлаар хэм хэмжээний хувьд одоо зөрчилдөх юм бол биднийг одоо бидний үйл ажиллагаа конвенцийн хэм хэмжээг барьж ажиллах боломжийг олгосон. Тийм учраас зарим хүмүүс гайхаад идэв. Танах одоо ямар энэ үйл ажиллагаа явуулаад байна гэдэг. Энэ бол конвенцэд заасан бүрийн эрхийн асуудлуудыг бид нар шууд барьж явж байгаа. Хуулийн онцлог нь юм. Та дөрөв хэллээ. Өмнө ч гэсэн байсан гэж. Өмнө прокурорууд одоо хяналтаа тавиал явдаг байсан гэж. Тэгтээ яг үүндээ прокурорууд болоод шүүхийн шийдвэр үүсгэх эрхийг хязгаарч гэдэг юм. Албаа агчид өөрсдөө ирээдүйн шүүсийн асуудал өнгөрсөн хугацаанд орсон баг. Орсон учраас хүмүүс итгэхэ болцсон. Тийм учраас тэднийг ч гэсэн бас хяндаг. Хүн эрэхтэй болоод ингэж явсан юм а гэж. Илүү детальчилж ормоор байна. Би яг ингэ харахаар эрүүл шүүлтээс өрсөн сэргийл асуудал ирсэн гишүүн нь хорих анги, цагдаа хорих анги, албан саатуулах газар, сэтгцэн эрүүл мэндийн төв, хүүг төгслийн бишрэлтийг санамжийн газар дотор байр тийм ээ. Албан имчилгээний байр, дүргсдийн байр, цэргийн сахилгын байр гэдэг. Энэ олон газар руу ер нь ямар зөвшөөрлөгөөр ажил үрээ гүйцэтгэхийн тулд нэвтэрж болно гэдэг асуудал байна. Өнгөрсөн 7 хоногийн асуудлаас хоёлаа яриагаа ингээд детальчлаад явъя. Хүний эрхийн комисс танаа ажиллагаанаас нөлөө урал хийж бас ноцтой ийм бичлэгүүдийг видео бичлэгүүдийг дүрс бичлэгүүдийг олон нийтэд үзүүлсэн л дээ. Тэрэн дээр гарч байгаа одоо шүүхээс ял шийтгүүлээд албатай имчилгээнд заавал оруулах ёстой гэсэн ийм дүгнэлттэй хүмүүсийг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр үйлчлэгээ өгөөд имчилгээ хийх гээд суулгаж байгаа шиг байна. Харсан дүрснээс харахад. Гэтэл яагаад тэнд байгаа эмчнэр ийм юу үзүүлсэн шүү дээ. Ийм юм. Тэ албаагч нь эмч нь хоёулаа нийл. Тэгээ ингэж мингээд. Тийм шүүгчдийн хамгаалтын ажилт нь нөгөөх нь бол одоо асрагч юм уу? Сувлэгч юм уу ажилтан байсан. Эмчүүд биш байсан тий. Тарай хийж байгаа учраас би сувлэгч юм болов гэж харсан. Энэ хүмүүс хөшгөлөх юм, чихнээс нь зулгаах юм. Тэр хүмүүс чинь тодорхой хэмжээнд эрхээ хязгаарлуулж байгаа ч гэсэн эрхээ эдлэхэл ёстой хүмүүс шүү дээ. Яагаад тэд нэр тийм хандлага үзүүлв? Та бүгдээрээ бас тодорхой хэмжээний тайлбар авсан байх те. Тэн дээр бас шалгалт хийсэн байх. Өмнө ч гэсэн ийм зүйлүүд байсан болоод ингээд бүр дасцсан байгаа байхгүй. Тэг бичлэгээс харахад. Энэ өмнө нь бол зарим арга гэрээс ч юм уу те. За бид нар хял шинжилгээ хийж хад тухайн эмнэлэг төвтөж имжлүүлж байгаа тэр өвчтнүүдээс биднэрт албан имчилгээ хийж байгаа хүмүүс биднэрт бас энэ чиглэлээр ханддаг байсан. Харамсалтай нь тогтоох гэхээр бид нар хяналтын ямар нэгэн баримтжуулах бичлэг бол олж чадаагүй учраас яг байхгүй нөө камер гүгдүүлсэн шүү дээ. Учраас нь тотлогдохгүй байсан. Тэгээс хэдийгээр цагдаа төгсөн цагдаагаас ч гэсэн яг одоо хөрөлтөлт ирэг нээхгүй. Ингээд хаажсан тохиолдлууд багт. Тэг яага хааж байгаа вэ гэхээр одоо ночлогдох боломжгүй байна. Ягаад ночлогдох боломжгүй вэ гэхээр тэр хүмүүсээс тайлбар мэдүүлэг авахаар тэр хүмүүс ч өөр сэтгцэн хувьд бас эмийг өөрчлөлттэй хүмүүс те. Тодорхой хэмжээнд мэдүүлэг нэгтгэж түнлэгдэхгүй байна. Тэгээ нөгөө энэ ч хоорондоо бас бидний ядагч хүчтэй гэдэг асуудал гарч ирсэн те. Гэхдээ энэ анх удаагийн тохиолдол биш. Бид нар 22 онд 23 онд тайланд бас гаргаж ирсэн. Бас хүнийг одоо өвчтнийг
шүүхийн шийдвэр үүсгэх болон хамгаалтын ажилтан бас зодож те би эргэтэнд нь халдаж шүүхэр гэмтлийн зэрэг тогтоолгож биднээс шилжүүл шалгуулж арга хэмжээ авахгүйсэн шүү дээ. Тайлан тодорхой заасан. Энэ удаагийн имчилгээ яагаад гарч байгаа нэхэр ерөөсөө энэ тогтсон нэг ийм юм байгаад байна гэдгийг л тасан зогсох зорилготой. Дээрээс нь манай үндэсний ажиллагааны гол одоо үүрэг бол хуулиар үйлчлсэн үүрэг бол бид чинь эрүүл шүүлтийн хор аюулыг олон нийтэд таниулах үүрэгтэй байхгүй. Бичгээр хүмүүс бас тиймсээ уншихгүй тайланг. Тэгтээ бол олон өнгөрсөн ди парламент дээр тавихад бол 30 гаруй мянган уншсан байлээ л дээ. Маш уншилттай гэж харж байгаа. Яг ингээд одоо нэг сонсгоор мянга үзэгдэг ч юм уу бид нар бас хүн хүчцэн ийм нөхцөлд бол нийгмээрээ бас энэ асуудлыг засъя гэж одоо хандж байгаа. Хандаж өстой байх гэж бодож байгаа. Одоо цаашид бол нууж одоо ингэж явах боломж. Тэр хүмүүс чинь хамгийн гол зорилго нь төрийн албан агч нараа. Тэр хүмүүсийг аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Аюулгүй байх гэдэг нь шүү дээ. Үүрэг нь. Гэтэл өөрөө аюултай нөхцөлөд оруулаад байж ийн гэдэл байж болохгүй. Тэгээ та бас маш хурц ажигласан байна. Энэ бол удаан юм үргэлжилсэн шинжтэй тий байна гэж. Одоо тэр хүн чинь яг цохиулах гэдэг нэг л нэг өвчтөй ингээд бүр нуруугаа өгөөд ингээд талдчихад байна шүү дээ тий. Тэгэл одоо удаан зогсоосны нийтэд хөлн сүлдээ суулгаж болохгүй шийдгээд байгаа юм шиг байна. Тэгээ суугангууд нь очиод төшөглөөл ингээд хоёр талаас нь төшөглөөл. Тэгэл таны хэлдгээр одоо чихнээс нь зургаал одоо хүмүүсийн дунд одоо камераас нь уучж байгаа юм уу тий хүмүүсийн дунд оруулаад тэр доогуур төшөглөөл. Иймэрхүү байдлууд үгүй эн чинь юм биш шүү дээ. Эн чинь хүмүүсийг эмчлэх гээд байгаа байхгүй тэр байгуул. Албадын эмчилгээнд тавьчихж байгаа шүү дээ. Нэр томьёо тийм биз дээ. Тэгтэл өнөөдөр чи одоо хаач одоо эн чи одоо за бидний бол яг судалгааны жишээгээр бол олон улсын нэг тийм нөгөө авторитар, тоталитар дэглэмтэй улсуудад бол иймэрхүү асуудлууд байдаг тий ингэж үзэж байгаа. Гэтэл олон улсад ч одоо дайн байлдан болж байгаа хүртэл олзлогстой ингэж хандхыг хориглосон байдаг шүү дээ. Эний чинь дайн хийж байгаа улсууд хүртэл мөрдөж штэ. Олзлогстой солилцох хүртэл тэр цэргүүд эрүүдийн шүүхгүй нөхцөл байдал байлгаж. Гэтэл яг эмчлэх ёстой, харж хандах ёстой тэр албаагчд яагаад юм бэ? Тэгэхээр эргээд харахаар одоо ерөөсө тогтолцооны хувьд тэр эмнэлгийг өөрчлөх цаг болсон байгаа маа гэж. Бид нар 3 жилийн хугацаанд 6 зөвлөмж өгсөн бид. Хойцсон сайд өгсөн, эрүүл мэндийн сайд 2 удаа өгсөн. Одоо 3 дахь дарга нөө 4 дахь дарга солигдчиход байна шүү дээ 3 жилийн дотор энэ байгууллага. Бүгдэнд нүглөө захирлуудад нь. Тэгээд болохгүй байна. Ерөөсө болохгүй тий. Хандлага нь болохгүй. Бид нар сургууль соёлын гэрүүлэх ажил хийх ёстой. Тэднэр дээр очиж сургууль соёлын гэрүүлэх ажил хийж байгаа. Эмчнэр цуглддаг. Албаагчд оролцуулдаг. Өөрсдөө хүсэл сургалт авъя гэдэг ингээд тохирчод. Тэгээ хандлага нь юм байж болохгүй. Ийм байгаагүй л те. Жилээс жилд муудад байна гэж хэлэх гээд. Тэгээ энэ дээр бол яг та би бол шууд хэлэхэд бол одоо ер нь сонгогч сургалтаар томилох хэрэгтэй. Ийм байгууллагад албаагч нар мөрийн хөтөлбөр гаргуулах хэрэгтэй шүү. Хин чадна гэсэн яг хүнийг тавих хэрэгтэй болохоос ш. Хин нэгэн улс төрч өөрийнхөө багийн хүнийг тавиад яваад очихгүй шүү дээ. Улс орноо бодох цаг болчиход шүү дээ. Яг ийм нарийн мэргэжлийн салбарууд дээр бол бид нар энэ дээр тодорхой ийм шалгуур тавьсан байдлаар сонгогч сургалтыг өрсөлдүүлэх хэрэгтэй. Өмнө ч гэсэн бас үүрэг гүйцэтгэгчгээл тавьж ил байсан захирлуудын сонгогч сургалтанд ороод тэнцээгүй хүн бас хийгээл явж ил байсан. Юу гардгүйхээр яг л ийм процесс гардаг байхгүй. Тэнд бид нар хил шийдлгээгээд явангууд оронгууд ингээд хүмүүсийг ингээд орон дээр гавлцсан, гавна ингээд идэлцсэн байж байгаа. Өөр олон удаан хугацаанд төмөр гавтаа байлгацсан. Эмнэлгийн энэ хүний хөдөлгөөнгүй байлгадаг ийм даун ийм хөлөг оролт гав байдаг байхгүй. Одоо л тэрийг хангахгүй. Тэгээ хачаа чи юм их гардаг шүү дээ. Ингээ бид нар сая хянч шилжлэгээр сүүлийн шилжлэгээр очиход чинь ингэж шүү дээ. За шинэ удирдлагын баг ирсэн байна гэ манай албаагчд хандсан баг. Юун талаар хандсан гэсэн бид одоо ингээд шинэ сандал ширээ авмаар байна. Танах зөвлөмжөндөөс эдний сандал ширээ олгож өгч шүү дээ. Үгүй ийм хандлагатай хүмүүсээ таньж одоо мэдэж яг хүний төлөө гэсэн тэр байгууллагын төлөө гэсэн хүмүүсээ тавиачаал одоо ажлын хийлгээчээ нийлдэд сонгуулж яваач. Тогтолцоогоо өөрчлөж хэлэх гээд байгаа. Өчнөө одоо мөнгө төрөд өсвөлөл ингэнгүүт тэр хүмүүс зөрөөс асрамжийн байр бариад өгөё л гэж байна шүү дээ. Ер нь одоо Монгол улс сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвч одоо ганцхан байгаа. Энд чинь Монгол улсын 3 сая гаруй иргэний сэтгцийн эрүүл мэндийн асуудлыг хариуцж байгаа байхгүй. Үндэсний хэмжээний том төв. Гэтэл 500 гаруй ортой байдаг. Тэр 500 гаруй орон дээр 200 гаруй нь байнгын одоо олон жилээр хэвтэж байгаа хүмүүс хэвтэж байгаа шүү дээ. Тэгээ энийг асрамжийн газар болгоод ингээд өөрчлөөд 500 орынхоо эргэлтийг суллаад өгч. Нийгэмч өнөөдөр сэтгцийн үед ямар их тулгамдчаад байна хүмүүс сэтгцийн одоо эрүүл мэндийн. Энэ хүмүүс авч эмчлээч гэж ингээд зөвлөмж өгөхөөр тэрийг барих мөнгө шийдэх гэл ингээд явангуут л нөгөө төв байрных ажилчдынхаа байрыг шинжит нь бол ингээд мөнгө ороод ирэнгүүт өөрчлөлт явуулдаг. Ийм нэг хандлага байна. Одоо энэ дээр ер нь бол одоо жишээ нь хүний эрх хөгжсөн газар ийм бичлэг гарцсан бол өнөөдөр бол энэ одоо яг шуурхай арга хэмжээ аваад тий
асуудлыг бол яг салбарын одоо хариуцсан хүмүүс нь яалтаа шийдчих хэрэгтэй байхгүй. Гэхдээ салбар хариуцсан бүхэл бүтэн яам ажиллаж байгаа шүү дээ олон хүнтэй. Хоёр салбарын дундын асуудал байгаа шүү дээ. Гуйз дотоод хэргийн салбар, эрүүл мэндийн салбар хоёрын дундын бүс тэнд явж байгаа. Өнөө чимээг л байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчилт төлөх шаардлагатай гэдэг дүгнэлтэйгээр очсон хүмүүс 20 ангид ял идлэх боломжгүй гэдэг л дүнт байгаа шүү дээ. Энэ хүмүүсийг эмчлээ гэдэг. Эмчлээ. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусад одоо эмч нар хүмүүс нь энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж энэ хүмүүсийг эрүүл болгоол гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ, гол зорилго. Гэтэл өөрсдөө аюулгүй байлгах үүрэгтэй хүмүүс нь өөрсдөө аюул нь болчиход шүү дээ. Тийм ээ. Тийм л болчихлоо. Хамгийн харамсалтай. Одоо та сүрэн хэллээ. Дарга удирдлуудын тодорхой хэмжээний давтамжтай энэ зөвлөмжүүдийн хүн эрх үндэсний комисс одоо танай ажиллагаанаас ингээд өгөөд явж ийсэн гэж тийм. Өгөө явж ийсэн гэж өмнө нь зөндөө ийм асуудлууд гарч ийсэн гэж хэлж байна. Өмнө нь ямар асуудлуудаар яг одоо кейс та ярьж байгаа шүү дээ. Одоо энэ үйлчлэгээ авж байгаа тухайн хүн намайг миний эрхийг ингэж зөрчөөд байна. Эсвэл намайг ингэж ялварлан гадруулах чинь эрүүдэн шүүжиж гэдэм үү? Яг ямар гомдол ер нь тавьж ийв. За энэ дээр нэг статистик бас ярьж болно тий. Сэтгэл хөдлөлийн үндэсний төв дээрээс одоо үйлдэгдсэн байж болно шүү гэж тий. Түүнд эмчилүүлж байгаа олон ажилчтай холбоотой гомдол хуулийн байгууллагад одоо жил болго статистик шалгуулдаг гараад байгаа. За өнгөрсөн жилүүдэд одоо зөрчил одоо нэгэн одоо зөрчил байлаа гэж бодоход энэ жил одоо 9 болоод өссөн ч байгаа шиг тий. Тэгээ энэ статистик тоол бодлоо ярихгүй л тий. Тэгээ бас гэмт хэрэг зөрчлүүд гараад гэмт хэрэгт гараад одоо яг тэр мэдээлэл тавигдсны дараа маш олон хүн над руу хандж байгаа юм л та. Яг энд ингээд манай хүн хохирцсон тий, хүүхдээ авч хэмжлүүлээ бас хохирцсон, дүүгээ авч хэмжлүүлээ хохирцсон. Ингээд дүүгээ авч хөвтжүүлж исэн чинь хүчндүүлсэн гомдлоо ингээд шалгуулаа явж байгаа. Тэр албаа тэр юм чи чөлөөлсөн боловч ямар тасал зэрэг харамж авахгүй гадуур явж байгаа ч гэдэг юм. Ховь чатаар ингээд бусад мэдээлэлүүд ирээд байгаа. Тэр бол чинь дэлгэдэг боломж хуулийн байгууллага шилжүүлсэн учраас шууд тийш шилжүүлж байгаа. Бид нар явж байхад бол маш олон кейс гардаг шүү дээ. Яг л ийм кейсүүд гараад байгаа. Жишээ нь одоо бид нар яриад байгаа бид нар явж байхад өөртөө бол энэ чинь бусдад аюул учруулж болзошгүй юм өвчтөе хүмүүс ихгүй юу? Юун дээрээс сэтгэс нагийн докторгүй байлгаж өдөржин дэглэж зодох битгий хэл маш тайван орчинд байлгаж те эдгэрэл өгөж ингэж явах хэрэгтэй. Нийгэмд иргэд гарах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл одоо та хүн харж байгаа шүү дээ. Бид нар ингээд өдөр тутам ингээд босод зогсоод нэг нь одоо өгөнд нь орохгүйгээс болоод нийтээрээ шийтгүүлээ. Тэнд чинь тэрэгэн цэртэй үнийг хүртэл тэрэгэн цэртэй сууж их стөгжин бишрэлт үнийг хүртэл босгож очиж байгаа шүү дээ. Нийтээрээ шийдэх хэрэгтэй. Бичлэг дээр гарч байгаа байхгүй. Гэхдээ ингээд хар чинь тэр хүмүүсийн сэтгэл санаа яаж тайван байх вэ? Тайван биш учраас тэр хүмүүс амиа орлоо. Жилд ингээд амиа оролт гараад бид нар хялт шинжилгээгээр явж байхдаа яг амиа оролт гарах чинь асуудалтай байна. Энийг шийдээ хариу хамгаалтын ажилтнаа нэмээгээд ингээд нэмүүлээд өгсөн боловч яг зөвлөмж биелүүлэх бидний зөвлөмжийг өгөөд биелэлт ирэхээс 10 хоногийн өмнө нэггүй амиа орлож байгаа. Тэгээ би тухай эмнэлэгтэн тэр яг тэр дасагт шүү дээ. 0 өрөөнд ороод амиа орлож хариу хамгаалт. Тэгээ бид нар хэлэхгүй хариу хамгаалт өгч мүү байна гэж бид нар шалтгаан тавиад идэг. За энэ хүмүүс ч бол амиа орлох сэтэлтэй хүмүүс шүү дээ гэж бид нар тайлбарлаад байдаг. За та хуулийн байгууллагч гэсэн бас тийм тайлбар өгдөг юм шиг шалгуулахаараа. Тэгсэн чинь хариу хамгаалтын нэмээд өгчлөө шүү дээ. Тэ? Тэгээд ингэ байжсэн чинь удахгүй дахиад нэг хүн яах вэ? Яг амиа орлоо, тэ? Тэгээд тэр амиа орлох үед тэр хариу хамгаалт эрхэлж исэн хүн бас тэр бичлэгэн дээр байна гэж одоо би сонссон. Тэр үйлдвэрлэлийн байгууллагын шалгагдж байгаа юм дээр тэр хүн хүчирхийлэл л явж байна гэж. Тэгэхээр би юу гэж харж байна гэхээр ийм нөхцөлд байлгаад байгаа юм чинь энэ амиа орлох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм шүү. Вин чинь тэнд чинь ар гэр байхгүй. Хараа хяналт нь хараад явж байгаа төрийн албан агч нар ингээд хар чинь хинч тесрэхийн аргагүй л байна. Тэгээд эцсийн сонголт юу вэ? Амиа орлох дээр тулгаж иж магадгүй л. Тэр нөгөө хүмүүл иргэний арчсан нэгэн байгуулах гэдэг бид хаана вэ те? Тэнд хяналтаа алдчихад байна гэдэг чинь тэрийг зүгээр орхиж болохгүй шүү дээ. Бидний нийгмийн нэг хэсэг байхгүй юу? Хүн арга иргүү байж болно. Гэхдээ Монгол улс төртэй. Төр бол нэг хүн болгон нэг иргэн болгоныхоо араас санаа тавьж явж идэг. Механизм тогтолцооны юм байдаг байхгүй юу? Тэдний нэг хэсэг нь бид нар шүү дээ. Тэг учраас л өөрийгөө гүйцэтгэж байгаа юм. Би нэвтрүүлгийг эхлэхийн өмнө танаас энэ эрүүл шүүлт хүнлэг бус харилцаа ялгарлан гадуурхалд хаана явагддаг юм бэ гэж асуухад та хаалттай байгууллагуудад дийлэх юм байна гэж ярьсан. Одоо хэн гэдэг нь тодорхой болж байна л та. Тийм ээ. Хэн гэдэг нь мэдээж үйлчлэгээ авч байгаа хаалттай байгууллагууд байгаа. Эрхээ тодорхой хэмжээнд хязгаарлагдсан хүмүүс
бие биендээ тэгж ирүүжүүлэх тулах хэвтэй хэл өөрсдөө сэтгэл санаач докторгүй байгаа. Харин тэднийг хамгаалах ёстой, тэднийг одоо соён гэгэрүүлэх ёстой хүмүүс нь өөрсдөө ийм харилцаад байхаар энэ ч өөрөө нөгөө хүний эрхийн конвенц гэдэг юм бусад асуудлууд дээр таг нуруугаа харуулчихад байгаа юм л. Одоо хамгийн том жишээ гэж ойлгоод байна шүү дээ бид нар. Тэгээд дээрэс нь энэ хүмүүсээ та хэд сургалт хийя. Ингэж болохгүй гэж соён гэгэрүүлэхээр сургалтандаа суудгүй гэж тийм үү? Тэ ерөөсө эрцээ бүрдүүлчихгүй тий. Одоо сая шинэ удирдлага дээр бид нар сургалтыг гээд очиход тэр хүмүүсийг бол бараг л одоо хүлээж тий цаг гарan болж байгаа шүү дээ багш бид нар ч ажилтаа өмсөхгүй. Өөрсдөө хүсээд ингээд сургалт хэрэгтэй нэхэр бүрдүүлж өгөхгүй л ийм асуудал байна. Хандлага л да. Юмар соёл байна гэдэгт харагдаад байгаа шүү дээ. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр гарсан гомдлууд танаа дээр ирсэн амин орлсон асуудлууд тоцтой асуудлууд явагдсан байна. Сүүлд өнгөрсөн 7 хоногт гарсан бичлэг бол үнэхээр бас нүд талтар имжлэгүүд гарч ирсэн. За тэгвэл яг энэ хүмүүст үнэхээр яг тохирсон хуулийн хариуцлагыг үлээж гин үү? Та эдний араас бас шүүхийн шийдвэр мэдээ гарсны дараа бас энэ яаж одоо хариуцлага хүлээсэн бэ? Эсвэл энэ чөлөөтэй явж гин үү үгүй юу? Тэр бүртгэлийн хэрэг нээсэн үү гэд мэдээж чих тавьдаг байлгүй дээ. За яг энэ асуудлаар бид нар тайландаа оруулдаг те. Наад энэ асуудалтай холбоотой бид нар одоо системтэйгээр уг нь урагшилж байгаа. Жил болгоны тайландаа шийдвэрлэх асуудлуудад оруулаад чинь одоо яг энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг зүйл ангаар шийтгэхээр одоо магадгүй цагдаагийн байгууллагаас хүний биед те хөнгөн төлөвчруулсан амжилтын ажил үүрэгтэй хайн ганцсан гэсэн юм зүйл ангаар л одоо яллах байх гэж би харж байгаа. Эрүүдэн шүүснээ биш. Яг тэр өнгөрсөн хугацаанд эрүүдэн шүүсэн маш олон гомдол ирсэн боловч түүнээс ч одоо маш бага нь яг эрүүдэн шүүсэн гэдэг үндслээр шүүхээс ялгсан баггүй. Тэгээ бид нар судалгаа хийж үзсэн ягаад ингэж идэв гэсэн чинь бид нар ч нөгөө нэгдүгээр конвенц эрүүдэн шүүх эсрэг конвенц чинь дотроо маш олон элементтэй баггүй. Эрүүдэн шүүхтэй хүнлэг ус харьцах, доромжлын харьцах шийдэх, бусад байдлаар шийдэх гэдэг. Гэтэл бид нар зөвхөн эрүүг үлийн 21/12 дээр эрүүдэн шүүхэл томьёолцсон юм бэл. Хамгаалцсан. Бусад нөгөө хүнлэг ус харьцах төрийн байгууллагаас доромжлын харьцах шийдэх. Одоо тэр доромжлын харьцаад байгаа зү тэ. Эсвэл энэ бол үйлдэлүүд чи эрүүдэн шүүх рүү оруулж ирэхгүй байна. Яг нарийн ярих юм бол олон улсад ч одоо энэ Монгол улсын эрүүг үйл дээр байгаа 20 гаруй зүйл ангаар чинь яг эрүүдэн шүүсэн одоо гэмт хэрэг гэж үзэж хамгаалж байгаа байхгүй олон улсад. Европын голтой орнуудын эрүүг үйлээр. Гэтэл бид нар чинь ганцхан хэрэг авч тавьчаад бусад зүйл ангаар хүнийг алгахтаа эрүүдэн шүүлж гэдэг юм уу. Ингээд өөрөө бүлэг тавьцаас болоод энэ яг юм нарийн одоо хуулийн хувьд бол нарийн дахиж одоо ихнээс нь маш сайн яах хэрэгтэй зүйлчлэх хэрэгтэй болчихдог. Тэгээ бид нар энэ их хурлаар яг энийг зүйлчж өгөөч гэдэг санал оруулсан энэ жил. Тэгээд их хурлаас бол их хурлын төлөвлөлт тогтоолоор яг энэ асуудлыг бол гэмтрийн бүрэлдэхүүний асуудлыг одоо тий зөрчлийн байна уу гэж асуудаад эрүүг үйл зөрчлийн хуулиар хамгаалах нь зөв байна гэдэг ингээд тогтоол гарсан байгаа шүү дээ. За мөн одоо энэ төрлийн гэмтрийг мөрдөх шалгадаг байгуулах хэрэгтэй байна. Энийг би бол одоо маш олон жил жуулж явах те одоо яг энэ ажлыг үлээж авснаас хойш анхны тайлангаас үүж эхэлсэн шүү дээ. Тэгээ энэ жил бол харин одоо бас шийдвэр гарч яг эрүүгийн одоо энэ эрүүг шүүлтүүлэх гэмтрэг бол эрүүг эрхийн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмтрийг мөрдөх бие даасан ийм аль байгуул гэдэг одоо их хурлаас тогтоол гаргацсан даалгацсан ба те. Тэр энэ хязгаар байгуулагдах бас ингээ хугацаатай. Ер нь гэхдээ тогтоолуудыг бол одоо хурдан биелүүлэхгүй бол их хурлын тогтоолуудыг одоо ингээ цаг хугацаанд нь биелүүлэхгүйгээс энэ иргэдийн охироод байгаа нөхөрлөл бол улам л ихсээд байна л гэж хэлж байна. Энэ дээр бас засгийн газар шийдвэртэй хурдан арга хэмжээ аваад тогтоолуудыг бол биелүүлээсэй л гэж бодож байна. 23 оны тайлыг зүгээр харсан. Би харж байхад одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн төвөөсөө гараад 20 ангир ормор. 20 ангиуд дээр сэтгцэн эрүүл мэндийн төв эмнэлгийн байгууллага учраас ар гэртэй хүмүүс бол орж гараад байх шиг байна. Тийм ээ. Тодорхой зөвшөөрөлтөд тэр чинь 20 анги биш шүү дээ. Заавалчгүй харуул хамгаалттай ингээд яваад шаардлага байхгүй эмнэлгийн байгууллага. Тэгэхээр 20 ангиуд дээр гарч байгаа хүний эрхийн зөрчлүүдийн талаар та ярьж өгөөч. Одоо жишээ нь би 20 одоо Баян зүрх дүүргэх дугаар нээлттэй 20 ангийн ингээд уулзалтын байр нь маш хүйтэн. Тэгээд энэ сандалгүй ууцсан хэртэй бизнес хөрөнд халаалт байхгүй мөөгөнд цэрцсэн гэдэг дүгнэлт гарсан байна. Төв аймагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх цагдаа орох байр нь мөн л мөөгөнд цэртэй чимээтэй учраас одоо агаржуулалтыг нь шүн унтраадаг тийм ээ. Тэгээд агаржуулалтыг нь унтраахаар үнэр нь амьсгалж болохгүй хэмжээнд очдог гэдэг бас дүгнэлт байна.
гих мэтчлийн ингээд бас ноцтой дүгнэлтүүд байгаа юм л та. А энэ бол нөгөө нэг тухайн хоригдож байгаа хоригдлын хүссэн мэдүүлүүд байгаа шүү дээ. Та хэд ч нөгөө нэг нэгээр нь ярилцлага хийх бүр эрэхтэй гэж санаад байгаа шүү дээ. Ярилцлага хийхээр тэд нар ер нь тэр хорих ангиудад эрүүдэн шүүлт байна уу, өөрсдөө нь хэр харьцаж чинь гэдэг энэ асуудлуудаа мэдээж асуудал хариуцсан гишүүн нь очиж байгаа учраас тэгээ нэг бие биенийхээ өөдөөс хоёулаа шингээ яриа сууж байгаа учраас үнэ ярина л та. Тийм яг үнэ. Одоо хорих хэлж байгаа хүн нэг үртэй ганцаарч л уулзах хэрэг бидэртэй байгаа. Тэгээд анх бол одоо манай нийцэн хүмүүсчүүд бид нартай уулздаггүй байлаа шүү дээ. Яг тэгэхээр та нар одоо ирчээд яваад өгөн те энэ хүмүүстэй үлдэн та нарт юм ярьсан уу гэдэг ингээд өнгөрсөн бүх хугацаанд бидний дарамтлана энэ хүмүүс. Одоо бол очиход ингээд бид нартай уулзах баг одоо тэр хорих анги ихэнх хүн уулзах хүсэлт гаргаж байгаа. Нэг хорих анги дээр очихоор ингээд хон жунжин ажиллах шаардлагатай болдог. Бүгдэнтэй нь уулзаж байна. Маш олон зүйл илэрүүлсэн. Маш олон хүний эрхийн ноцтой зөрчил. Харин энэ дээр нэг зүйлийг хэлэхэд яг энэ байгууллагыг буруутгах гэж байгаа юм биш. Харин ч энэ байгууллагын үе үе удирдлагууд бол хамтарч ажиллаж буруутай албан тушаалтнуудаа тэр дор нь хариуцлага тооцож те өгсөн зөвлөмжийг биелүүлэхийг хичээж биелүүлж ирсэн. Зөвхөн ер нь бол хүний эрхийн зөрчлүүд дотроос хамгийн ноцтой зөрчил бол энэ хаалттай бүсэд байгаа хүмүүстэй л бие эрхтэн сэтгэл санааны байдалд нь халдах байнгын зовлон шаналгаа учруулах те нөхцөлийн болон бусад эрүүл шүүлтийн хэлбэрүүдийг тулах энэ асуудал байгаа байхгүй үргэлжлсэн шинжтэй. Гэтэл ялын гол зорилго бол энэ хүмүүсийг чинь цэрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх. Иргэд нийгэмд ирэхэд хин нэгний эцэг үр хөвгүүд болох. Ялангуяа манайх шиг цөөхөн хүн амтаа улс бол ажиллах хүчний нөөц суулж буцаж хурдан ирэх. Иргэд хэвийн амьдралд дасан зохицох боломжийг бүрдүүлэх ийм зорилготой байх ёстой шүү дээ. Гэтэл тэнд ингээд бид нар тэр хүмүүсийг эрүүдийн шүүх нөхцөл байдалд оруулах ч юм уу, тэ хөндлөг ус харьцах өдөр тутмын зовлон шаналгаанд учруулаад байвал тэр хүмүүс чинь эргээд ямар сэтгэлтэй гарч ийн гэхээр тэр төрийн албаагч үзээ ядаж байгаа. Тэрүүгээр дамжуул нийгмийг үзээ ядаж гарч ирж байна. Эргэж гарч ирээд нийгэмд үзээ ядаж гарч ирсэн хүмүүс дахиад гэмтрийг зөрчил үлдэж байгаа байхгүй. Тэр нь улс орны одоо ирээдүйн хувьд бол яг энэ бол маш их учрал бүгдэлтэй юм байгаа энэ хорих систем гэдэг бол. За зүгээр ингээд нэг үрчсэн зөрчлийг хэлэхэд бол хүмүүс маш олон одоо деталь юм ярьдаг л да. Тэгээ нийгэм дандаа л муу юм ярихаар бас сүулдэ би бас өөрөө ч санаа зовхгүй. Тэгээ таныг асуусан учраас ганц нэг зөрчлийг бас хэлье гэж бодож байна. Олон жилээр хориход эдэлж байгаа хүмүүсийг одоо 30 хүртэл хоногор гямдалж байна. Гямдлахтаа одоо гавтаа байлгаж байна. Артаа гавлцсан. Артаа гавтаа нь бийц суулж байна. Маш их гомдол гаргаж байгаа тэр хүмүүс. Тэгээ биднээс өөрхөн орж чадахгүй шүү дээ. Яг энэ дээр хариуцсан нутаг дэвсний прокурор нь ялгийн бодлого юм байна гэж гарч байгаа. А хүний эрхийн хувьд бол тэр чинь өөр асуудал байхгүй. Яагаад хүн одоо жамсны эрхээ эдэлж явах хугацаанд эдэж явахдаа бийцтэй гавын салгаад авчиж болтгоо юм бэ? Тэр хүн яаж одоо өмдөө татчих босоод яаж өмдөө тэр орон цэврийн нөхцөлийг хангаад их. Тэр байтугай гавнаас нь татж жагаад өргөж байгаа шүүтэн шалан дээр чулуудж хаяж гин гэсэн гомдол хийж байгаа. Өргөж зодж гин гэж. Тэгээ бид нар шалгуулсан л та. Маш олон оргидлуудын хоригдлож байгаа хүмүүсийн гомдлыг аваад үнэн бодиттой юу гэдгийг. За зарим нь бол яг гэмтрийн бүрэлдэхүүн гэдэг ихэнх нь хаагдаад ороод ирж байгаа. Яг бидний баримтжуулаад ингээд явсан зүйл дээр сая сүүл авилгатай тэмцэх газар шилжүүлсэн одоо тэр Сэлэнгийн хорих ангийн асуудал бол нэлээдгүй хэдэн хүн дээр бол энэ гэмтрийн төрчлийн шинжтэй асуудал байна гэдгийг шалгадаад Булган аймгийн одоо хариаллын дагуу яг түрүүний миний хэлдгэр эрүүл шүүлтийн нөхцөл биш. Яг бүрэн гүйцэд бид нар эрүүг өөрчлөлт томилждаг байгаа учраас хамгаалждаг байгаа учраас бусад төрлийн нэг хүний бид гэмтэл учруулах те төрөл багчийн одоо эрхэмжлэл хэтрүүлэх энүүгээр шалгадаад цагдаагийн булган хариалал очоод булганы одоо цагдаагийн газар хариалал шалгагдаж чинь бид нар саяхан одоо бас яаж шийдэж чинь бид нар ч одоо онцлог араас нь явдсан шүү дээ. Яг яаж шийдэж чинь бид нар мэдээлэл өгч хамтран ажиллах. Яг тэр хууль дээр ирэх нь байгаа учраас. Тэгээд тэгсэн одоо хэрэг хүрэлтийн хэрэг нээгээд шалгаж байна. Хэрэг хүрэлтийн хэрэг нээнэ гэдэг чинь тухайн хоригдлуудын гаргасан гомдлууд яг үнэн бодиттой байна л гэсэн үг шүү дээ. Халтаад байна те. Нөгөө харуул хамгаалах хэрэгтэй хүмүүс чинь халтаад байна. Тэгэхээр одоо энийг бид нар болох хэрэгтэй. Ер нь болох хэрэгтэй. За анх зүгээр шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагын хяналтын ажиллагаа хийж эхэлж байгаад 3 жилийн өмнө маш хүнд байсан шүү нөхцөл байдал. Хорих ангийг одоо харуул хамгаалалтад ажилтнгүй болж исэн шүү дээ. Дараа нарын санаа зовцсон одоо бүх хүмүүсээ ээлжээр жолооч хүртэл ээлжээр харуул хамгаалтанд гаргацсан. Яагаад тийм эсвэл цалингийн одоо зөрүүний асуудал байсан. Дээрээс нь одоо хорих ангиудын өрийн асуудал байсан тийм. Маш их өртөө болсон байсан хүнсний болон одоо хувц сэргэлийн. Тэгээ энэ чинь яг амар сайхан даргийнхын үед Нямбатар яг хууль зүйн дотоод хэргийн сайдд байх үед зөвлөмж өгч ирсэн.
энэ байгууллага дээр бүтэн судалгаа хийгээд хідэн төгрөгийн асуудлыг шийдвэл бүрэн өрнөөсөө гарах юм бэ олон жилийнхаа албаагчдынхаа одоо хэрэгцээг хангах юм бэ тий. Энэ 20 ангийн хүмүүс ядаж мах иддгүү гиз иддэг болох юм бэ гэж тооцоол гаргаж ирлаа шүү дээ. Саяхан шүү дээ дээрээс. Тэгээ 24 оны төсөв дээр 38.2 тэрбум төгрөг бол яг шийдвүүлчих юм бол одоо ингээд 20 ангийн асуудал цаашаа жигдэрх нэ гэж одоо ингэж тооцоол судалгаа гаргасан. Тухайн байгууллагатай хамтраад. Тэгээ сангийн сайдад хүсэл тавьж хөлн сайдаас зөвлөмж уусан. Тэгээ сангийн сайд төрийн нэрийн бичгийн дарга хоёр бол яг тухайн байгууллага нэг төгрөг тутаалгүй тухайн байгууллагын 24 оны төсөв дээр 38.2 тэрбум шийдчихсэн шүү дээ. Тэрний дараа та хүн санаж байгаа бол одоо хууль зүйн сайд нь гарч ирээд дахиж одоо бүх одоо 20 хил эдэлж байгаа хүмүүс махан хоол иддэг боллоо гэж зарлж их жишээт. Гэх мэтчлэнгийн ийм одоо үйл ажиллагааг бол яг бид нар бол хийж хэрэгжүүлж яваа. Зөв детальны хувьд үнэхээр одоо харамсалтай нь зөрчил одоо тасн зогсоогдохгүй байгаад л байна. Тэгэхээр тогтолцооны хувьд зөв нэг юмыг бас нэмэд хэлчихэд энэ байгууллагуудын дарга нарыг одоо бас түрүүний хэлдгээр сонирхолтой хэрэгтэй. Тэгэл одоо яг эсвэл чөлөөлж байгаа ямар үсрээ чөлөөлж байгаа. Томилж байгаа бол юу хийх гэж томилж байгааг тодорхой нийтэд мэдээлэл өгч юмар. Одоо бид нар ингээл бидний газар ч өрсөн сэргийлэх байхгүй. Уг нь ингээд юм гаргуулахгүй те зөрчил гаргуулахгүй. Тэгээ ингээм хамтраал явж байгаа л нэг өдөр дахиад шин дарга солигдно. Тэр дарга ажилтаар ороод дахиад зөрчилүүд одоо яг өмнөх юугаа судлаад явна. А бид нар дахиад хамтарч ажиллаж байна. Гэхдээ тэр хооронд хүн өхрөөд ажил болмооргүй байна. Энийг л томилох эрх мэдэл бүхэн хүмүүсээ анхаарад өгөөсэй гэж бас бодлоо. Бүхэл төрлийн байгууллагуудад тодорхой хэмжээний өөр өөрсдийн гэсэн онцлогоос шалтгаалсан зовлон бэрхшээлүүд байдаг л боломжтой асуудал. Тэр бол нэг шийдээд явах нь угаасаа энэ төр өргө штэ. Тэр өөрөө хамгийн том ажил болгоч учраас. Гэхдээ түрүүн та ярьсан. Энэ одоо энэ 20 байгууллагуудын дарга нар дэж бүгдээрээ биш сайн ажиллаж байгаа хүмүүс байдаг л хамтраад ажиллаж байна. Гэхдээ зүгээр одоо жишээл ирээдүйн шүүсэн хүнлэг бус харьцсан алба хаагчтай хариуцлага тооцоод өнгөрөх нь өөрөө үнэлэх үнэлэмж ерөөсөө биш юм шиг надад санагдаад байна. Тэр газар хизээж дахиж хүний эрх зөрчигдөхгүй байх ёстой. Тий, гол зорилго. Тэргээр л одоо үнэлж явах ёстой биз. Тий, ерөөсөө яг нэгүрэл үнэлэх ёстой байхгүй. Тий, та бас түрүүн жишээ хэлж байна. Бас ярилцлагын өмнө хэлсэн та. Одоо ингэ бичгээр ингээ гаргаад өгöd байхаар хүмүүс нэг анзаарахгүй. Анзаараасаа гэдэг үгнээс сэрт хийлгсэн ч юм уу эсвэл ингээ олонний анхаарал орохоор л хүмүүс хөдөлдөг л байхгүй. Одоо тийм л болцсон. Хуулийн байгууллагын тэр улс төрчсөн ч бүгдээр тогтоогчсон тэр ялгаа. Тийм учраас би таныг өрөөд яриулдаг. Кейс бол одоо бид нар тайлан болгон дээр л дурдал явж байгаа. Кейс бол асар их байна. Зүгээр одоо бидний өгсөн зөвлөмж болгон дээр дурддагдаж байгаа. Очих болгонд эн чинь зүгээр нэг ганц одоо би зүгээр зөөлөж хэлээд байгаа шүү дээ. Гамнаас нөр шидчихин ч гэдэг юм уу те шалгагдж байгаа учраас тодорхой деталь ярихгүй байгаа. Тэрнээс би эргэтэн халтад зодод зогч байгаа. За бүр одоо сэтгэл санааны эн чинь ганцхан зодод зөх биш. Магадлалд оруулахгүй гэдэг асуудлууд гарч ирнэ. Тэ ажлын заалт өгөхгүй гэдэг асуудлууд гарч ирнэ. За дотор нь одоо нөгөө одоо нэг асуудал явж байгаа. Зүгээр энэ дээр яг энэ нэвтрүүлэг дээр одоо орж байгаа хэлэхэд бид нар шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг үзэж байгаа. Энэ дээр шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулга дээр та хүн ч гэсэн ороод хараад төсөл дээр нь шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргад хашгивчийн одоо байгуулах эрхийг олгоцсон байна төсөл дээр. За иргэд бол энийг сайн ойлгохгүй ч магадгүй. Хашгивчийн байгууллага гэж юу юм бэ гэж. Энэ бол одоо гэмтрэг мөрдөгчийг үргэм хүрээнд тэр байгууллага эрх хэмжээний асуудлаа гэмтрэг илрүүлэх тий мөрдөх гэдэг сурсан сэргийлэх зорилготой одоо хэрэгэлдэг ийм байгууллагуудыг тий одоо байгуулах эрхийг олгодог энийг хэлж байгаа. Гэтэл шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүгэн шийдвэрийг биелүүлэх ёстой. Тэнд хүмүүсийг одоо тий 20 хил эдлүүлэх. За бусад хэлбэрээр одоо энэ чинь маш олон засаг хүмүүлийн ажиллагаа явуулах ёстой гэж чинь ягаад тийм их өгөх гээд байгаа. Саяхан бид нар чинь шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотор эрүүл шүүлт тулгсан гэдэг нийтээрээ хараад хүмүүс ял аваа яваа гэжтэй. Тэгээ тэр 20 анги чинь байхгүй болгоод дойрох чинь хажуу шинэ цаг дойрох барьж өгсөн шүү дээ. Одоо тэр явж исэн эрүүл шүүлт тулгсан гэдэг тэр камерууд чинь 20 ангиуд ч байхгүй байхгүй бид нар. Гэхдээ тэгээ бид нараас нуух гэж байгаа юм уу? Ямар яах гэж байгаа гэдэг дээр бас хуульчнаар анхаарал хандуулах шаардлагатай гэж бодож байгаа. Юу халахвчийн байгууллага вэ? 20 хил эдлүүлэх ажил. Тэд нар гэмтрэг мөрдөгчийг үүрэггүй байхгүй. Гэтэл нөгөө өнгөрсөн одоо олон жилийн турш явж ирсэн энэ 20
одоо тогтолцоо. Хоёр тогтолцоо ч их олон чиглэлтэй шүү дээ. Одоо өмнөх одоо 90-ад оноос өмнөхөр бол одоо яг системээр хуваагдсан байсан те улс төрийнхөө. Эдгээр чинь ингээд онл өөр яваад. Гэтэл тэрнээс салахгүй л оруулж ирэл одоо нөгөө хүнийг ирүүдэн шүгч байгаа юм уу? Хүний эрхийн байгууллагаас нууц гэдгээр энэ байгууллага нуучж байгаа юм уу, нуух гэж байгаа юм уу те. Яг ч энэ гол зорилго бол тодорхойгүй. Гэх мэтчлэнгийн иймэрхүү хуулийн дээр бол маш ноцтой асуудлууд гарч ирж байгаа. Би энийг бол одоо бас гарах шаардлагатай л гэж бодож байна те. Хууль одоо хэлцэж байгаа хүмүүс маань асууж тодруулж зорилгын сайн нэгтэлж хяналтыг яаж тавих юм, энэ зөв юм буруу юм гэхгүй бол ирээдүйд одоо 20 ангууд чинь одоо алхавчийн нэрээр 20 байгууллагын дарга чинь ямар байгууллага үүсгээд тэндээ хэнийг яаж авчиад юу хийх гэж байгаа вэ гэдэг. Тэр бол их санаа зовж байна. За. Хүүхдийн асрамжийн газар руу орохгүй хоёулаа бас нөгөө олон сэдвүүд байгаа учраас тэгтээ хоёулаа ялс яриад явчих. Цаг байгаа учраас хүүхдийн асрамжийн газар дээр бас өмнө нь жишээ нь ийм гарч ирсэн. Би тэрийг сонсоод Хүний эрх үндэсний комиссаас мэдээлэл ихтэй ярьж илсэн л да. Тэр юу гэхээр нөгөө хурдан морь унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал гарч ирэхэд уяач хүн ч гэдэг юм те очиод морь унах хүүхдээ нүгээд явж исэн гэдэг. Ийм зүйл гарсан гэдэг Хүний эрх үндэсний комиссаас хэлсэн. Асрамж халамжинд байгаа өнчин нөт хүүхдийг морь унуулах гэдэг шүү дээ. Иймэрхүү зөрчлүүд бас гараад байгаа. Өөр ямар зөрчлөө? Таны одоо жишээ кейс. За тэгэл одоо бас өмнө хэвлүүдээр бас илжүүлсэн тайланд дурдчихлээсэн зөрчлүүд бас их байна. Бид чи одоо ер нь яг нэг тоо хэлэхэд бол 800 гаруй хүүхдэл байгаа. Энэ 29 асрамж халамжийн төв байдаг. Улсын нэг цөөхөн 3 улсын одоо хувийн хвшлийн гэдэг юм уу гадаадын улсын иргэдийн одоо тусламжаар явж байгаа. Над нэг эмзэглэж явж байгаа юм бол энэ зөрчлөлийг дахин гаргуулахгүй байх таны хэлдэг тийм үү? Энэ асуудал дээр юу шийдэх ёстой вэ гэхээс нэгдсэн нэг стандарттай бол хэлж байгаа. Монгол улс ч хүүхдэд хамгаалах ёстой шүү дээ, тийм. Хүүхдүүд улс төр тус шүү дээ. Бид нэр ирээд байхгүй. Та бидний хүүхдүүдтэй бас хамтарч өсөж байгаа, хамтарч одоо амьдрын ирээд хүүхдэлцэн. Зөрчил бол одоо иргэдэд хэлэхэд хүмүүс бас зөрчил яриулах гэдэг асуудал байдаг. Зөв хэлэл үгүй л дээ, тийм. Шашны байгууллагад инсүүлэх гэдэг шүү. Хүүхдүүдийг номлолд явуулж шүү дээ. Одоо тэр хүүхд хүсээгүй байхад заавал одоо хас усан сайнаар номлолд суух хэрэгтэй болж идэг. Тэр гадны асрамжийн төвд байгаа хүүхдүүд чинь. Яагаад тэд тийм байх хэрэгтэй вэ те? Дээрэс нь энэ хүчирхийлэл ирэх. Эмэгтэй хүүхдийг одоо хүчирхийлэх асуудал те. Энэ болгоны чинь урьдчилан сэргийлэхийн тулд бид нар бүх газар л камер тавилаад байгаа учраас шүү дээ. Бүгдэнд нь амьдралын бүсээс гадна бүх газарт камер тавиулдаг. Хүүхдийн мөнгө халамжийн асуудал. Дээрээс нь энд чинь эцэг эсрэг хамгаалагч хүүхдүүд байгаа. Хамгаалагчтай эсэх нь тодорхойгүй. Эцэг их нь тогтоогдоогүй хүүхдүүд хүртэл байдаг. Нийгмийн яламжийн асуудал бас тодорхой шийдэгдээгүй. За тэр нэг хүчирхийл, зодох, загнах, ялгуурлах тий энэ асуудлуудаас гадна энэ хүүхдүүдийн нөгөө яг адилхан сурч улсрах эрхийн асуудал бас байна шүү дээ. Би одоо энийг бол байнга яриад байгаа. Одоо ингээл хүүхдүүд захимж шилжиж штэ тий ханиадтай боллоо. Асрамжийн газар хүүхдүүд захимж шилжлээ. Дата байх хэрэгтэй үстэй. Захимаар хичээлэх гэж. Хүн болгон тэр захим төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Гар ус тавилаад. Тэр төсөө улсад байхгүй шүү дээ. Төлөвлөж өгөөгүй. Тэгээ яг энэ захим хичээлтэй үеүүдэд идүүтэн ч юм уу, персон ч юм уу хичээлд хамрагдах хэрэгтэй хүүхдүүд яг ийм төхөөрөмжгүйгээс болоод ангиас гарч байгаа байхгүй тэр хичээл. Эсвэл одоо хамрагдаж чадахгүй байдал байна л гэж. Тэгээд ингээд шатраатай зөвлөмж өгөөд ингээд явж гин. Гэтэ бид нар энэ хүүхдийн асуудал дээр засгийн газарт ерөнхий сайдад бол албан бичих хөргүүлсэн байгаа. Хүсэлт тавьж яг үндэсний хэмжээний нэг юм одоо хэлэлцүүлэг асуудал гарц шийдлийг ярилцах хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулъя. Тэгээд яг хамт дэмжиж хамтран оролцож өгөөч. Тэгээд яг хариуцсан яамдууд нь бол энэ асуудлыг хариуцаад манайхтай хамтраад одоо явж гин. Энэ 12 сарда бид нар яг энэ хүүхдүүд юу тулгамдаад байгаа юм бэ гэдгийг бол тал талаас нь нийтэд яг бүх төрлийн хариуцсан байгууллагууд гаргаж ирж тавья гэж байгаа. Одоо 50-аад нэг мөр шийдэх асуудал болсон. Бид нар нэг олон мянган хүүхдийн асуудал шийдэх гээгүй шүү дээ. Цөөх. Тэр дотор ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төртөл байна. Би танаар хэрэг зөрчил кейсүүд яриалаад байгаа нь ерөөсөө хэнийг нэг муу үзэх ч юм уу тий ойлгож байгаа. Тийм зүйлийг биш. Шийдвэр гаргах ёстой ч юм уу, хууль тогтоомжны боловсронгуй болох ёстой. Мөн эрхийг зөрчиж байгаа улсууд олон нийт кейс дээр л ингэсэн юм уу? Ийм юм болцсон юм уу гэж
одоо сэртгэж хүлээж авт. Түүнээс санамжийн газар тийм ерөнхийдөө нэг тэдэн хүүхд байдаг. Тэд дээр зөрчил гарсан гэдэг нь хинч тоохгүй. Тийм учраас аргаа барсанд хэлбэр ч дээ ер нь бол. Тийм би тэр ч яг ойлгоод сая эхлээд хэлсэн шүү дээ. Бид нар ч гэсэн аргаа бараал бичлэг тавьж байгаа шүү дээ. 3 удаагийн тайлбар өгж үзэл би ойлгосон байхгүй юу? Хөлзөн мянгаар хэлцүүлээд их хуралд оруулахад. Дотроос энэ хүүхдийн эрхийн талаар ингэсэн юм уу, танай тайланд ингэсэн юм уу гэдэг асуулт ирэхгүй шүү дээ. Танай тайлан дээр ягаад ийм зөрчлүүд тогтогдсон? Энэ хүний эрх зөрчигдсөн шүү дээ. Энийг зоддсон шүү дээ. Танайх ингэ тайлгнадсан шүү дээ. Одоо энэ дээр ямар шийдэл хэрэгтэй юм бэ гэж асуухгүй шүү дээ. Тийм учраас яг одоо тэр өөрсдийнх нь анхааралтай авдаг аргаар л үзэж байгаа. Яг таны хэлбэр. Энэс өөр аргаалал. Одоо нийтийнхээ хүчийг л нийтдээ л одоо хамтдаа анхаарлын төвд оруулж өгөөсэй л гэж хүсэж байгаа эцсийн хэлбэр шүү дээ. Аргаал барсан хэлбэр байхгүй юу? Аргаа барж штэ бас яг үндсэндээ заримдаа бол яг хав тэгээд бас яг энэ салбарт чи хэцүү штэ. Ер нь хэцүү одоо харсан үдсэн дууснаа яриад явах хэцүү. Хоногийн 24 цаг л одоо манай албаагчд бол энэ тухай бодож шөнөөр өгөл ажиллаж идэг шүү дээ. Шүнж утсан дугаар нь болохгүй байна гэдэг нь ирнэ. Тэгээ бид нар ч яг нийгэм ийм бухимдалтай үед аль болохын нийгмийг бухимдуулах юм гарахгүй хичээж байгаа байхгүй. Нийгмийн бас сайхан тайван байлгах юмсан. Тэгээ энэ асуудлууд чинь бүгдийг шийдээд ингээд явчих юм бол тэр хүн эндээ чимээгүй салбар шийдээд явчихвал нийгмийн бүхэндээ даваа асуудал нэг үрчлэн шийдэгдэндээ гэж найдаж байгаа. Гэхдээ эн чинь нөгөө бид нар яг энэ асуудлыг ингээд би хэллээ шүү дээ 3 жил тавиад явлаа. Тогтоолууд гарч байгаа ч гэсэн тогтоолуудаа биелүүлэхгүй байна. Их хурлын тогтоолыг биелүүлж өгөхгүй шүү. Тэгээд ингээд асуудал шийдэгдэхгүй улам ужиграад гарчна гэхээр яах вэ? Ингэж л хандхаас аргагүй. Таны зөв шүү дээ. Би бол таны зөв гэж бодож байна. Одоо хойш бас бичлэг дийлгэн бий. Өөрсдөө тэд нар зөрчлөө зогсоохгүй бол бид нар хяналтаа улам идэвхжүүлэх болно. Бид нар урьдчилан сэргийлэх сургалт маш хийсэн шүү дээ. Салбар сайжирж байгаа салбар бас байна. Бүгдийг харлуулж болохгүй те. Тэгсэн цагдаагийн байгууллага одоо энэ шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагууд бол прокурорын байгууллагууд дээр хамтраад нэлээд өөр төвшөнд хүрсэн гэж харж байгаа байхгүй. Одоо бүх мэдүүлгийг чинь одоо өрөөнд ийм камер өрөөнд авах болчлоо шүү дээ. 2-оос дээш камертай мэдүүлэг авж байгаа хүнийг мөрдөгчийн мөн одоо өгж байгаа одоо тайлбар мэдүүлэг өгж байгаа хүний өдөөс харсан камертай бүгдийн бичлэгээр тодорхой хугацаанд хадгалдаг ийм өрөөнүүдэд авдаг стандарттай болчлоо. Прокурор журмын батлаад өгчлөө. Бид нар зүлэмжээ өгөөд бүх орон даяараа энэ камерын өрөөнүүдтэй болчлоо. Одоо дахиж нэг ч камергүй өрөөнд тайлбар мэдүүлэг авахаргүй боллоо. Чи урагшлаад байна те? Урагшлаалагын хэлбэр байхгүй. Би танд хэлсэн шүү түрүүн урд нь бол энэ зөрчил гараа шалгадаад байхад баримтгүй байна гэдэг. Эсвэл одоо баримттай л болох гээд урдсан сэргийлэл хаа. Тэгэл улам урагшлаад байна. Гэхдээ энийгээ бол яг хав зарим салбарууд ингээ орхитчихэд шүү дээ те. Тийм учраас ингээ ил гарах хэрэгтэй байна. Энэ дээр бол цаашдаа бол бас дуу хоолойгоо хүчтэй хөрөх хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Сэтгүүлч та хүн ч гэсэн бас яг энэ нийгмийн одоо энэ хүний эрх хамгаалалт дээр маш сайн гэж дуу хоолой хөргөж хамтарч ажиллаж байгаад бол бас баярлж идэг шүү дээ. Түрүүн ярьсан асуудлаа ярьчихэд хоёлаа ярьслаа дуусгая гэж бодож байна. Тэрний юу гэхээр эрүүшүүлтээс урьдсан сэргийлэх ажиллагаатай болчихлоо. За энэ асуудал хариуцсан гишүүнтэй болчихлоо. Хууль нэлтийн байгууллагуудыг одоо шүүхийн шийдвэр, прокурор, тий, өөр үеийн мөрдөн байцаагч энэ хүмүүсийг өөрсдийг нь мөрдөн шалгадаг, тий. Үнийг зөрчих юм уу, энэ хүнийг ирээдүйн шүүж ийнэ гэдэг ийм тусаал манад байсан юм. Прокурорын нэрдэх мөрдөн байцаагч. Тэрийг бол тодорхой хэмжээгээр улс төрийн юмч орсон байх, татан болгоод явцсан байна. Энийг бол жил болгон би уншдаг л хууль зүйн байнгын орооны хүний эрх үндэсний комиссаас гаргаж өгсөн зөвлөмжийн үндэсний байнгын ороноос гарсан тогтоол болгон дээр ийм мөрдөн шалга бие даасан алба байх ёстой байна. Энийг биелүүлжээ гэдэг тогтоол гараад засгийн газар чиглэл өгчтэй. Жил болгоо гэдэг. Гэхдээ би баг сүүлийн 3 жил танаа тайлгаас ийм уншиж байгаа. Тэгээд одоо л алга. Үнэхээр энэ байгууллага шаардлагатай байна гэж хууль тогтоогч болоод хүний эрх үндэсний комиссаас асуудал тавьсан гишүүдээс нь бүгдээр үздсэн байна. Яагаад байгуулах вэ? Яагаад гэдэг дээр та одоо юу гэж бодож байна? Яагаад энэ хүмүүс энэ албыг зүгээр байгуулах вэ? Тэгэхгүй бол эн чинь албаагч чи өөрсдөө сургалтандаа суудгүй гэж та. Тэр. Энд дээр зүгээр Тэос очлоо яг таарсан
одоо хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд хариуцлагын таарснаа хариуцлагын тооцохгүй. Тэгэхээр ерөөдөө шүүцсэн байхад зүгээр мэрэгжлийн алдаа гаргасан ч гэдэм үү иймэрхүү байдлаар хариуцлага гаргаад байхад чинь энэ ч арилахгүй шүү дээ. Тий. За энэ дээр таны хэлдэг үнэ. 2023 оны их хурлын 35 дахь тогтоол дээр засгийн газарт энэ албыг байгуулах асуудлаар судалж танилцуулга өөрөг өгсөн. Судалгаа хийгдэж явж байгаад өнгөрсөн одоо дахиад саналаа орууллаа тий би 700 сая ороор орууллаа өнгөрсөн хавар. Яг өнгөрсөн хаврын одоо энэ 77 дугаар 7 сарын 8-ны өдрийн их хурлын 77 дугаар тогтоол дээр бол яг байгуул гэдэг засгаас дүүрэг болгоцсон байгаа одоо. Яг байгуул гэдэг. Тэгээ яг байгуулахгүй байгааг нь тэр тогтоолын чинь биелэлтэнд нь биелүүлэх ёстой хүн байгаа тий нэр дурдгдсан. Тогтоолд нь хяналт авах ёстой хүн байгаа. Тэр хүмүүсээс та бас лавлаж тодруулаасаа гэж хүсэж байгаа. Зүгээр байгуулахгүй гэдгийг цаад шалтгаан бол энэ одоогийн өнөөдрийн системээс л татгалзахгүй л системээр хамгаалаад байл гэж харж байгаа шүү дээ. Системээ хамгаалаад. Бид нар өнөөдөр тогтолцоог өөрчлөх бас үндсэн үүрэгтэй л дээ тогтолцооч болохгүй нэг. Бид нар энэ тогтолцооч болохгүй нэгдийг 3 жил дараа 4 жилдээ бас яриа л байна. Бие биенээ шалгахгүй гэдэг боли найзуудаа. Тойрч шалгадаг энэ тогтолцоогоо боли мэрэгсэн байгууллагатай болно гэж. Та бас олон хэл би таны ярьцгийг уншиж ирсэн бас одоо яг энэ нэвтрүүлгээр галтаа гойчин говьд болж галдаагаа бас орж те тухайн мөрдөнгийнхаа асуудал ярьж ирсэн шүү дээ. Энэ дээр би зүгээр хувь судлаачийн хувьд нэг юм эмзэглэлтэй байдаг. Дараагийн албыг байгуулахдаа хэн нэгэн албан тушаалтанд энэ одоо мөрдөх албаны даргаыг томилдгоор байгуулахгүй байх ёстой юм бэл. Яг нээлттэй сонгож шалгах хэрэгтэй. Шүүгээр эрхий зөвлөл, хүнэрхийн сахилгын орооч гэдэг юм уу те. Яг энэ системээр оруулаад тэгээд бүрийн эрхийг өгчих хэрэгтэй. Манайх шиг одоо байгуулчаад бүрийн эрхтэй гэж хуульчилчаад одоо бол бүрийн эрхийг өгөхгүй байгаа шүү дээ. Төсөв сангаа хүний нөөцийн бүрийн эрх байхгүй бид. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахад л эргэл хүний нөөцийн асуудал төсөв санхүүгийн хасагдж байгаа хүний нөөц авж байгаа асуудал гарч иж шít. Нуугаад байгаа юм байна. Яг ийм л дарамтанд орно тэр байгууллага. Маш олон хуулийн байгууллагууд маш хүчтэй тогтолцооны эсрэг ажиллана шít. Өнөөдөр хэд бидний чинь ингэж ажиллаа явж байхад одоо зарим одоо улс төрчид бол одоо эднийх бараг байх хэрэггүй те эднийх сэн шинжилгээнийх нь өвчин үүрийг авъя. Зөвхөн сургалтын байгууллага болгоё ч гэх юм. Бүр одоо хөлзөн байнгын орон дээр өнгөрсөн жилүүд дээр энэ эрдэнэ шүүх эсрэг конвенцийн бид нар Монгол улс танахыг ингээд байвал те би даах гараат бус байдлаа бэхжүүлэх гээд ингээд байвал конвенцээс чинь гарч шүү гэж хүртэл хэлж байна те. Иймэрхүү одоо асуудлууд дээр бид нар бол өртөж ажиллаж байгаа. Тэгэд одоо бид чинь хүний алдаа дутагдлыг гаргаад ирж засаад гэхээр хин ч алдаа дутагдaltaй дуртай байхгүй юм. Бүгд л эсрэгээр харах юм. Энэ одоо манайхыг ухаж чинь энэ одоо бидний муу мухаг нийгэмд гаргаж тавилаа гэж. Өнөөдөр тэр асуудлыг чинь тавьсны дараа эргээл одоо манай албан агч нар бас дарамт орж ирсэн л баг шүү дээ. Хяналт шинжилгээ хийсэн. Тэгээ бидний чинь ингээд дарамт шагалт эдгээр ингээд байжлахгүйгээд конвенцээр хамгаалалтаа болж биднийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо байхгүй шүү дээ. Яг хэлгээд. Тэгээ энэ одоо эрхлэлтийн үндэсний ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг ядаж зөрчлийн одоо хамгаалтын өнөрийн хөмсөөр байгаа энэ эрх зүйн баталгааг нь бүр яг нарийсгаад оруулъя гэж хасчдаг. Тэгэл нэг ийм л нөхцөл байдал байгаа юм. Тэгэхээр би бол бодохдоо энэ хууль хүчний байгууллагуудын бас эсэргүүцэлтэд тулах байх. Энэ одоо мөрдөх алба явуул. За мэдээж зөв гэдэг талаас нь харж одоо үзэх. Цаг хугацааны хувьд бол бас сэтгэлгээний хувьд хандлагын хувьд одоо хуулийн байгууллагууд албан агчдаас өөрчлөгдөж ийн гэж харж байгаа шүү дээ. Бас хуучин шигээ бас тийм одоо шууд хуулийн байгууллага албаны нэр төр гэдгээ урдаа далаалгын тавьж хүний эрхээс дээгүүр тавьдаг энэ асуудал бол бас багасж байгаа гэж харж байгаа. Хуучин ч бол одоо албаны нэр төр гэдгийг чинь л ерөөсөө их чухалж тавиал хүний эрх гэдэг юм чинь одоо дарчих гад хэлсэн шүү. Бол хүний эрх гэдэг асуудал байдаг юм а гэж. Албаны нэр төр гэж ямар хийсвэр ойлголтыг хаана гаргаж ирээд хүний эрхийн зөрчлийн эсрэг эсэргцүүлж тавиад байгаа юм бэ? Албаны нэр төрийг хамгаалахын тулд яхаар хүний эрхийг зөрчиж явах ийм болцоог бүрдүүлж те зөрчсөн эрхийн сэргээхгүй байх хэрэгтэй юм гэдэг ийм асуудал байгаа байхгүй. Тэрний төлөө бол нийтээрээ л одоо тэмцэх хэрэгтэй. Энэ олон нийтийн хараа амжилтанд оруулах хэрэгтэй юм бил. Би ч тэгж бодож байгаа. Яг энэ хэлбэрээр оруулах явах хэрэгтэй. Магадгүй биднийг татан болгож болно. Ерөөсөө сурсан сэргийлэх үндэсний ажиллагаа магадгүй татан буулгаж магадгүй шүү дээ. Тэгвэл олонний хараа амжилтанд ийм асуудал байсан юм а гэдгийг бол энд харуулад алдаа тогтолцоо засахын төлөө бол эцсийн хүртэл яваал тэгэл дараагийн асуудлаа үзнэ гэж бодчих те. Хүний эрхтэй холбоотой, эрдэнэ шүүдэд холбоотой, түн тавих хяналт, тусгай субъектүүдийн мөрдөн шалгах алба гэдэг
асар өргөн сэдвэлтэй. Хоёул энийг яриад байвал. Тийм, энэ чинь асар Маш олон олон цаг судлаачтай ингээд, ярих тий. хэрэгтэй бас тий. Олон цаг ярих шаардлага гарна. Гэхдээ хоёул тодорхой хэмжээний асуудлуудаа яриад, тодорхой кейсүүдийг яриад олон нийтэд бахан ч гэсэн хүрэхийг орлоо гэж миний хувьд бодож байна. Тэгээ байр суурь зөрөгтэй илэрхийлээд байгаа нөхцөл байдлыг бодтоор хэлж дундын бүс нэвтрүүлэлд оролцсон танд баярлалаа. За урьж оролцуулж олон нийтэд бас бод байдлыг бас гаргаж тавьж байгаа та бүхэн танаа хамт олноос баярлалаа. За баярлалаа.